За жүжиглэх найруулах урлаг хөтөлбөрөөр элсэгчдийн ур чадварын шалгаруулалтын 2 дугаар шатанд бол 1-р биений өгүүлэлгээр шалгалт авдаг. Инээдэн гиснээс би та нарт бүр хөгжилтэй юм ярьж өгөх. Хөгжилтэй чигчтэй. Миний энэ дундашгүй гоён ухааны талаар гэх юм уу та. Нэг өдөр би хамгийн анхныхаа зохиолыг бичиж байлаа. Би бүр бичиж байхдаа өөрөө инээгээд ийшээс нэг өнгөрч углаад бүр таттлаа инээгээд арай хийж нэг юм бичиж дуусгадгийг. Тэгээд нэг өдөр нөгөө зохиолоо бичиг хүн дээр аваачиж бичүүлье гэж бодоод очтол нөгөө хүн нь яг надтай адилхан бүр татж унаа машинд ч өгдөг юм биш. 1-р биений өгүүлэг гэж юу юм бэ гэхээр би, миний, надад гэсэн төлөөний үгээр илэрсэн богино хэмжээний өгүүлэлгийг болвол ингэж 1-р биений өгүүлэг гэж тодорхойлсон байдаг. За энэ 1-р биений өгүүлэлгээр би Баатар өөрийн туулж өнгөрүүлсэн амьдралаа эрэх зүүлж бодсон, наманчилсан, алдаа дутагдлаа ухаарсан, эргэл зээгээ тайлсан үйл явдлын өгүүлэмжийг өнгөрсөн цаг дээр бичсэн байдгаараа онцлогтой байдаг. За зохиолыг сонгохдоо юуг анхаарах ёстой вэ гэхээр 1-р бол Монголын зохиолчдын зохиол бүтээлээс сонгож уншихыг зорих хэрэгтэй. Мөн нас, хүйс, сэтгэхийн ачаалалтай онцлогтой тохирсон зохиол бүтээлийг сонгохыг эрмэлзээрэй. Мөн сэтгэхийн ачаалал, дотоод сэтгэлгээгээ бүрэн илэрхийлж болох үйц үйл явдал сайтай, уран яруу, хиллэгтэй, тойрвол зүйн өндөр түвшинд бичигдсэн ийм бүтээлийг сонгохыг зориорой. Мөн ажил, өөрийн нас, мэдлэгийн түвшинд тохирсон зүйлийн тухай өгүүлсэн, өөртөө ойр санагдсан, таалагдсан зохиол бүтээлээ сонгож авахыг хичээгээрэй. Хаач яган дуран хүүг дорн дуудаж авчраад. За, яган дуран хүү чи хангар чууны өдийг олж авчир. Ингээд яган дуран хүү ягаа морой унаад ясан тэмхэргээ зүүгээд явж гиндэ хөрхий. Яваад л байж. Тэгсэн чинь тэр хойно нэг цагаан гэр харагдаж гинэ. Явж очиод морой гадаан нь уйчхаад ортол эгчдүү бололтой 3 охин сууж гин. Нэг нь уйлж байх юм гин. Нөгөөх нь бодол болоод сууж. Үлдсэн нэг нь инээмсэглээд сууж гинэ. Урд чадварыг чинь ямар үзүүлэлтийн шалгуур болж байгаа юм бэ гэхээр өөрт тохиолдоогүй үйл явдлыг тохиолдсон мэдэрч ярих сэтгэл зүйн уян хатан чанарын чинь бол эндээс харах болно. Мөн болж өнгөрсөн үйл явдлыг өнөөгийн байр сууриас хэрхэн илэрхийлж байгаа бие хүний хандлагыг чинь харах болно. Мөн зохиолыг ойлгомжтой, хүртээмжтэй, энгийн чөлөөтэй ярих юм чадварыг чинь үнэлэх юм аа. Ингээд соёл урлагийн их сургуульд жүжиглэх урлаг, найруулах урлаг хөтөлбөрөөр элсэгчдэдээ уран чадварын шалгалтаа амжилттай бэлтгэн өгөхийг хүсье. Хүүе, та нар чи ямар олоолаа ичээвэ? За та нартайгаа сайн хов базнаа. Гэрдээ жах маргааш болох асуулт тийм ээ. За та нар дунд ч алгадаа. Эсвэл хамаатан садамч ч юм уу, гэр бүлчин ч юм уу нэг юм хагархай хэнгэрэг шиг чалчаа хүн байдаг. За байдаг бол тэр үнтэй ч адил хүнийг би ярьж өгнө. За намрын нэг өдөр юмдаг хадлагын газар хүмүүс өвсийг хамж ухалтаад хүүхдүүдний нөгөө тоодож наадаж гүйлээдлээ. Хөгшчүүд нь харин тэднийхэн бэртийнхээ харж гайхаж бишрээд. Харин тэдний дундаас миний саяны хэлсэн хагархай хэнгэрэг шиг хөгшин байсан. Тэр хөгшин чинь бүр яриагаа ихтэй дамагаар усан чайдаа усан чай гэх. Бүр маань мэгзэн уушаад ихэж гарна шүү дээ.